сайн байцгаана уу? Espresso Martini podcast эхэлж байна. Бид хоёр энэ удаад подкаст хийхээр шийдсэн. Европт ирээд би 9 жил 10 болж нь ер нь 10 дахь жил рүүгээ орох гэж байгаа. Манай найз хэдэн жил болж байгаа лээ? Би 11 жил болж байна. Ер нь бол бид хоёр тэгээд ер нь Европ дахь амьдралынхаа тухай, ер нь яаж ирсэн, Европ дахь амьдрал ер нь ямар эдийн. Тэгээ ер нь энгийн зүгээр амьдралынхаа хэм маягийг, Европ культур ямар, Европ соёл ямар эдэг, Монгол соёлтой харьцуулбал одоо ямар байдаг, хичнээн олон жил болсон ч гэсэн бид хоёр яг Европ хүн шиг байж чадчихээн үгүй юу? Ер нь бол Европ дахь амьдралын одоо сонин сайхан буюу соёлыг ярихаар шийдсэн байгаа. Тэгээд дээрэс нь бас жоохон хувь хүний хөгжил тал руугаа. Ер нь бол зүгээр have fun. Бид хоёр 10 жилдээ найз байсан. Эхлээд яагаад Австрали руу ирэхээр шийдсэн бэ? Ер нь бол манай одоо надтай ярьж байгаа 10 жилийн маань сайн найз маань анх ер нь бол Герман явахыг амар хүсдэг. Тэгээд тэрийг надад хэлж исэн. Тэгээд манай найз болохоор яг надаас 2 жилийн өмнө, жил гарны өмнө төрүүлээд хэлний бэлтгэлтэй явцсан. Тэгээ би яг Монголдо байжсэн чинь надаа ингээд яг Европын соёлын тухай ярьж мараа. Ер нь бол Германд ирвэл ер нь ингээд төлбөр багтаа, ер нь Германд бол төлбөр төлдөг юм байна. Тэгээ гадаад оюутнууд нь ер нь өөр төлбөрөөс өөр зүйл төлдөг. Тэрийг манай найз бол өөрөө ярьж байгаа. Ер нь бол амьдралын ингээд сураад амьдрахад айгүй боломжтой байна гэж надад хэлжсэн. Тэгээ тэр үед нь би яг амар сонирхоод ингээд ер нь бол Герман руу явъя гэж бодож исэн ч гэсэн яг Австрийн яг улс нь амар надад таалагдсан, тайван. Тэгээд нэгдүгээрт ажиллах боломжтой хажуу. Тэгээд хамгийн аюулгүй улс гэдгээр төлбөр мөлбөрийн хувьд бол маш боломжийн үнэтэйсэн. Ер нь бол бараг Монголынхтай адилхан. Төлбөр нь бол одоо семестрийн 756 евро гэж байгаа. Тэгээд намайг ирэхэд бол бүр хямдхан байсан. Сая нэг хэдэн жилийн өмнөөс бол нэмэгдээд өндөр болсон байгаа. Тэгээ тийм болохоор ер нь бол одоо ингээ Монголд эдэг дундаж айлын одоо хүүхдүүд одоо ингээд Америк ч юм уу Англи сурахад маш өндөр төлбөртэй байдаг учраас Европ бол миний хувьд одоо яг санхүүгийн тал дээр хамгийн боломжит ингээд төлж болохоор зүйл байсан учраас энд ирсэн байгаа. За чиний хувьд яагаад ирсэн бэ ер нь? Миний хувьд ч гэсэн чи сая хийсэн штэ нөгөө төлбөр айгу боломжтой байдаг. Тэгээд сурлага одоо нөгөө их сургуулийнх нь чанар гэх юм уу? Сайн их юм сурж олно. Тэг надаас Германы нэг таалагдсан юм нь болохоор одоо Австриас хамаагүй хямдхан семестрийн 300 евро. Тэгсэн мөртлөө их сургуульд орох юм бол өөртөө нөгөө хичээлээ сонгоод өөртөө хуваараа гаргаад тэгээд хэр одоо нэг семестрт хэдий хичээл авах уу те хэр удаан сурж иж төгсөх үү гэдэг юм хажуугаар нь ажил хийвэл тэр мөр нарийн боломжийн санагдсан. Тийм болохоор тэгээд анх Германд ирсэн. Айгүй нийтдээ нөө манай найз Германд очичоод яг над руу залгаснаа. Одоо тэр чинь бараг 9 жилийн өмнө байгаа байхгүй юу. Тэгээд чи санд чинь би мэдгүй за над руу ингээд залгаснаа. Үе найзаа энд ингээд бүх нойлд нь нойлын цаас байдаг амар гоё гэж хэлжсэн. Тэгээ би тэрийг амар сандаг байхгүй. Нэрээ дээр үед яг Монголд ингээд олон нийтийн нойлд орохоор нойлын цаас бэдгүү байсан. Тэгсэн чинь сая би сүүлд 2 жилийн өмнө Монголд очсон чи ер нь бүх газруудад нойлын цаастай байдаг болсон байлээ. Бүр нойлын цаасандаа цагаан өнгийн цаастай болсон байлээ. Тийм бор мор обуухаа байхаач болсон байлээ. Тэгэхээр одоо ингээд 9 жилийн өмнө ингээд Монголоос Герман руу очоод би болохоор санахгүй л байна л да тэгж хэлснэ. Гэтэ яг хуу яг тэр үед байхгүйсэн баха. Тэгэл хэлсэн бах тий. Харин тий. Тэгээ би тэрийг амар сандахгүй. Тэгэл би тэр үед ингээ олон нийтийн газраа ингээд нойлын цаас нь ингээ бүр ингээд өрөөтэй байдаг чиглэлүүдээ нэг бүр тэгж ярьж исэн. Тэгээ би гэж бүр амар ингээ сонсч исэн. Тэгэл тэр нь надад амар ингээ дурсамжинд үлдсэн байдیں۔ Гэтэ одоо бол Монгол таасаагүй байгаа л да. Гэтэ одоо хэрэг дүгнэх юм бол нэг муу тал байна заяа нойлуудад нь. Германд болохоор ингээд ресторан л өнгөө болохоос биш. Ингээд олон нийтийн газрын нойл орно гэвэл даавал мөнгө төлдөг. Тэр нь хүмүүс бас амар яд юм л энд амьдардаг хүмүүс. Одоо гадаадаас ирсэн туристууд ч юм уу Герман руу ирэхээр нөгөө хамаг юм одоо нойл мал орох гэхээр үнэтэй гэж асаа яа тийм л.
Тийм ер нь тийм гэтээ яг нөгөө нэг аялж маялж байгаа ирж байгаа хүмүүс зөвлөгөө өгөхөд их дэлгүүр рүү орчих хэрэгтэй. Ер нь бол Адилхан үнэтэй шүү. үнтэй юм уу? Үнэтэй. Байхгүй тийм үү? Орыг гэвэл Энд болохоор ингээд ресторанд орж ууж юм идээгүй юм бийж ингээд яг орж А, болно тийм. тий амар сонир хараад байдаг хүмүүс. Мөнгөс төлөөл нь л хорно. Харин тий Тэгцүү бас тий. хэцүү юм байна. Манай энд болохоор одоо их дэлгүүрүүд нь том одоо ингээд шопинг моллууд нь бүгд 0-тай байдаг. Тэнгүүд ойрхон үнгүй. Ойрхон явж ивэл шууд тэр 0 руугаа ороод ер нь тэрүүр амартай ч хөө. Тийм ээ. Одоо ингээд нэг ялгаа гарч ирж байна. Астер Германы. Тийм байд. Би өстө Берлинийг тийм гэж бодож байгаагүй юм байна. 0-д нь ороод яасан санахгүй байх. Өн зөндөл Берлин явчихсан л таа. За тэгээд ер нь бол одоо ингээд өмнө нь битэрчэн 10 хэд нас 19 20 настайдаа явсан гэхээр Монголд ер нь ямар хүүхэд байсан бэ? Явахаас өмнө үү? Тийм ер нь одоо хувь хүний тал дээрээ Яг бодох юм бол 10 жилдээ бол тэгэл хичээлийн өвөл хийгээл найзуудтайгаа зугаалал тэгэл явдаг гэсэн. Энд болохоор ирчээд яг бодох юм бол ер нь бол өөрчлөгдсөн юм байна амар их. Эхлээд ямар ч байсан хамгийн анх ирэнгүүтээ одоо 10 жил тахта хичээлийн хийдэг байсан ч гэсэн нэг тийм яг нэг юу гэдэг чи яг хийчихэл яг хэрэгтэй маа хийчихэл нэг тийм амар сэтгэлээсээ хийдгүүч байсан юм. Мэдгүй заяа. Энд болохоор ирчээд ингээл за нэг хичээлийн яг л одоо сэтгэлээсээ л хийж хэлсэн гэх юм уу. Тэгэхгүй бол ер нь бол айгу хэцүү байсан. Тэр чинь бас нэг өөр хэлээ үзэж байгаа болохоор яахаас хэл мэлээ сурна гээл ер нь л хийж байгаагүйгээрээ л хичээлээ хийсэн юм уу. Тэгээ гэр мэрээсээ жоохон гарч марахгүй. Чи яасан бэ? Би болохоор яг нөгөө нэг хідүүлээ би сандаг байхгүй юу? Монголд хідүүлээ ингээд бүгдээрээ ингээл 10 жил мэлтэй ээж хаад ингээд хичээлээ таарчаал хийцгүүрээл ингээд удамж мэдэрлийн авир явдаг байсан санаж байна уу? Ингээд бодож санах чинь байхгүй ингээл хаал ингээл яваал тэгэл ихтлгөөр дээдлийн тэр 5 давхар махурд гараал хоол моол идэл Хөөе хичээлээ таарчаа хичээлээ суд байхгүй сте. Би ер нь нэг юм айгүй амар гоё юм чийл айгүй гоё амьдралаар амьдэрдэг байсан яг ингээл тэгээд яг нэг аав ээжээгээ ажил тарахын тгүүлээд бөөнөрөө гэрлүүгээ хайрдаг. Тэгээ хоол молоо хийгээд дүүгээ цэцэрлэг мэцэрлэгээс яг тэр цаг хүртэл яг ингээд бөөнөрөө ингээд амар ингээд нэг юм нэг тийм наач яг үнэ. Нэг тийм зовсон нэг тийм байхгүй тэгээл одоо мөнгө зөнгөн их амар санаа зовоогүй ч юм уу. Энд ирчээл тэгэл юм одоо бүхэл гадаад явсан хүмүүс мэдчихэл байгаа хэл та. Тэгэл мөнгө зөнгөний асуудал ажил гээл те. Хамаг одоо өөрөө яг тусдаа гараад бие дааж эхлэхээр яг шал өөр л байсан л та тий. Ингээд миний хувьд болохоор би бүр ингээд надад ингээ ямар ч хамаатан садан найз нөхөд ямар ч тийм connection байгаагүй за ирлээ гэл гэсэн чинь яг ирэх гэсэн чинь байргүй байсан. Тэгэл манай аав чинь бүр за одоо яана гэл бүр ингээд хамаг найзууд руугаа бичээл манай охин Австри явах гээд байна. Тэгэд ингээд байх газар хэрэгтэй байна таньдаг хүн байна уу гэл тэгсэн чинь манай аавын найзынх нь 10 жилийн хүчлэр амар ингэж сунжирч байгаа зэ. Би бинээсээ асуусаар агаад тэрнийх нэг 10 жилийн ангийнх нь охин Австрид байдаг болж таарад тэгээд тэр ихч рүү аав чинь бичээл яана манай охин одоо ингээ баг маргааш явах гээд илүү дээ. Маргааш баг ингээ нисгээд байна ингээд манай охиныг ингээ түр байх газар байна уу гэдгсэн чинь тэр ихч ашгүй ингээд амар том юм байранд амьдардаг болж таарад тэгээд бас оюут хүүхдүүдэд бас байраа түрээслүүлдэг болж таарад тэгээд болно манад байж болно. Тэг би тосоод авъя гэд би амар азтай байсан. Тэгээд тэр ихч намайг тосож аваад тэгээд ингээд тэр ихчэнд ингээд орсон чи ингээд бас нэг хамаатны дүүнд тэнд нэг өрөөнд амьдардаг. Тэгээд би тэр дүүтэй нэг өрөөг ингээд хувааж байгаа байхгүй юу. Тэгэл хувааж амьдрал тэгэл ингээд би ингээд Монгол тахта тустай юм өрөөтэй байсан. Тэгээд ингээд гинт ингээд хүнтэй ингээд өрөөгөө хуваасан чи надад амар тухгүй байсан. Бүр ингээд амар тухгүй мэдрэмж хүрээд тэг амар юм эвгүй ингээд нэг юм айгуу сонирн байсан яг тэр үед. Гэтэ яг тэгээ
ирээд тэгээд сурсан. Яг Тийм тийм ээ, их тийм. амьдрал. Би бас ирээд таньдаг хүнийхээ гэртээсэн шүү дээ. Тэгээ тэнд бас анх ирээд бас өрөөгөө хуваасан байхгүй юу? Тэгэл яг гэрээсээ яваал бас нэг хүнтэй өрөөгөө хуваагаал. Гэтэ хамгийн гол нь танихгүй хаан жоохон таньдаг айл та. Гэтэ яг гэрээсээ явцсан. Гэрийн даа биш болохоор бас анх ирээд бас жоохон сонирхол хийсэн юм надад бодоход. Тэдний хэдэн жил байжгаад тэгээ оюутны байранд орсон байт юм аа. Чи болохоор яасан бэ? Би тэгээд тэр их үед би ингээд бас айгу азтай айгу сайн охинтой танилцаад хамтдаа ингээд байр түрээсэлж амьдарсан. Тэгээд тэр найзтай амар баярлдаг. Надад яг амар хэцүү үед маань өргөлж яг ингээд хамт байгаа туслаад тэр үед яг анх ирээд ер нь бол айгу хэцүүсэн. Тэр үед би л үед яг хэцүү үед маань хамт байсан. Тэр найз маань яг одоо тэр найзлахаа болсон л доо. Гэтэ ер нь тухайн үедээ яг амар надад тусалж өстэй тэр найзтай яг хуу подкастаараа дамжуулж сонсгуулах л да. Тэр нэг баярлаа гэж хэлмээр санагддаг. Тэгээ тэр найз маань тэр найзтайгаа хамт амьдарч эхлэе. Тэгээд амьдрал айгу гоё болж эхэлсэн. Тэр найз маань яг энд ирээд айгу уццсан охин байсан болохоор яг ингээ Австрийн соёл моёлыг харуулаад гэтээ хүмүүс ингэж явдаг мавдаг гэл. Тэгэл тэр найзтайгаа ер нь л айгу удаан найзлсан. Тийм тэгэл тэгж байгаа л тусдаа бас оюутны байранд орсон. Тэгээд оюутны байранд ороод тэгэл дахиад өөр оюутны байранд ороод тэгэл оюутны байранд орсноо за боли ер нь юу яа Австри хүүхдүүдтэй хамтдаа амьдарч үзье. Энд ингээд хүүхдүүд одоо ингээд 3 өрөө байр ч юм уу 4 өрөөг түрээслэнгүүтээ нэг өрөөнд ороод түрээсэлдэг. Одоо ингээд энийг бол вегэ гэж хэлдэг баха. Тийм байранд бас айгу байж исэн. Тэгээд тэмүүт Австри хүүхдүүдтэй ч юм уу эсвэл өөр улсын гадаад оюутнуудтай айгу юм холбоотой танилцж эхлээд тэгээд хэл сурахад ч гэсэн амар хэрэгтэй байдаг. Тэгэж бодоод гадаад хүүхдүүдтэй амьдрахаар шийдээд тэгэж амьдарч исэн. Тийм. Чи болохоор хизээ оюутны байранд орлоо. Би бас одоо ирчээд хэлний бэлтгэл суучаад тэгээд коллеж нэг жил сурчаад тэгээд оюутны байранд орсон. Яг их сургууль орох тэр жилд орсон баг. Тэгээ би бас 6 одоо зургуулаа нэг өрөөтэй 0 галтгоо 0 хувааж хэрэгэлдэг. Тим оюутны байранд орсон. Гэтэ яг нэг сайн юм нь болохоор оюутны байр бол гайгүй үнэтэй байдаг. Гэтэ яг Германд болохоор жоохон амар хүлээгддэг. Одоо байраа авахгүйж амар удаа үлээн. Гэтэ авчих юм бол үнэн айгуу дэжгүй. Харин тийм Берлин ер нь бол Герман тэрүүрээ амар дайжгүй юм шиг. Оюутны байр нүртэл айгүй хямдхан байсан те өрөөндөө ганцаараа байдаг хэрнээ. Тэр үед бол би нэг 230 байна уу 250 байна уу. Тэр хацаа төлчихсөн. Амар хямдхан байхгүй. Энд болохоор ийм байсан зэ оюутны байранд эхлээд ингээд хүсэлт гаргах юм бол нэг өрөөг хоёулаа хуваадаг байранд орж иж тэндээ нэг 3 юм уу 6 сар байсныхаа дараа одоо нэг өрөөнд ганцаараа байх одоо хүсэлтээ илгээдэг. Ер нь ихэнх оюутны байрнууд тийм шаттай амжилгаар явдаг байсан. Мэдээж үнэтэй оюутны байрнууд байгаа. Тухайн үед байсан. Одоо сарын 400, 500, 600 евро гэдэг өрөөндөө ганцаараа байдаг оюутны байрнууд байсан. Гэтэ энэ бол амар үнэтэйс учраас мэдээж миний хувьд бол хамгийн нөгөө нэг хямдхан боломжтой юмнуудаа хайж байгаа учраас дийдүүлсэн. Тэгэхээр Берлин ер нь бол айгуу дайжгүй байсан юм байна. Хямаараа. Гэтэ яг миний орсон одоо нөгөө зургуулаа хуваадаг оюутны байр болохоор арай хурдангаар нь одоо 6 сар хүлээж иж орсон байхгүй юу? Ганцаараа бас байдаг байранд бас бүртгүүлж болно. Тэр нь болохоор нэлээ удаж гардаг. Одоо нэг жил мэл доорож хүлээн гэсэн үг. Гэтэ ер нь хүлээгээд ер нь авах хүлээгээ авч болно хаа. Тэгээ нөгөө нэг энд ирээд би бол амар олон нүүлсэн. Чи болохоор нэг гайгүй те. Би тэгээд тэр оюутны байранда байсаар байгаа төгсөн шүү дээ. Тийм. Тэгээд төгсөөд яг байранд нүүж орсон. Тий. Би болохоор таалагдахгүй байна гэж яг найзаагаа нэг ирэхэд нэг газар архиад ирсэн шаал өөр газар нүүж мүдсэн байж идэг үес ер нь миний амьдарч исэн. Бүхэл газруудыг манай найз хөрн мэдэн дээ тий. Тэгэл яг нэг юм таалагдхаа болол ирэнгүүд заацсан болиоли өөр байр нур хүмүүс бүр намайг сүүл рүү амар хөө
чи юм хамаа баглахтаа ямар хурдан юм бэ гэж би чи бүр нөгөө нүүдэлч удмын цусан цаанаа яд юм уу саг гэж баглч маглалцтай Хизээч нөхөд бэлэн юм биш үү? хаха ер нь бол тэгэл хизээч нөхөд бэлэн цаг гэл юмаа баглал амир нүүчдэг. Тэгээ одоо ч ер нь тийм амир хурдан нүүж мөхөд бол хурдан сүүл нэг найздаа нүүхтэн тусалсан чинь хөөх чи чинь бүр нүүлтийн компани хийхээр болсон байна гэх юм ямар хурдан баглтыг ингээл намайг шоолоод байсан. Тийм. За тэгээ би ер нь бол өнөөдөр тэгээ ингээ асуулт асууя гэж бодож байна найзаасаа. За тэгээ Монголд ер нь бол тиймэрхүү байсан юм байна. Энд ирээд ер нь юу чамд амар хэцүү санагдчихсэн бэ? Европт ирээд мэдээж хамгийн хэл нь мэдээж хэцүү байсан гэх юм аа сурж яхад. Тэгээд хамгийн гол нь одоо хэлээ сурч штэ. Тэгэхээр яг Германы хувьд одоо юу яхад жоо хэцүү. Одоо германчуудын нэг хэсэг болоход гэх юм. Одоо тэр нөгөө нэг юу гэдгэлээ society нийгэмд нь орох хэцүү. Тэгээд хүмүүсээс ер нь бас ийшээ нүүж ирж байгаа хүмүүс бас амар нөгөө нэг комплейн гэдэг юм нь болохоор германчууд жоохон найзлахад амар хэцүү хүмүүс байдаг гэд тэгдэг байхгүй юу. Тэгээд жоохон займаагаа барьдаг жоохон хүүтэнд үчих юм уу. Гэтэ яг энийг ингээд амар найзлах юм бол амар сайн найзууд байдаг. Гэтэ анх одоо яг гадаад хүний хуваар нийлэх жоохон хэцүү. Ер нь Германд ирсэн гадаад оюутнууд хоорондоо л нийлчихдэг. Гадаад утаа яг тэгдэг те. Тийм ер нь бол тийм ээ. Тэр нь бас яа гэвэл би одоо нөгөө их сургуульд орохоор яг манай ингээд баг гадаад төгт байхгүйсэн баха. Яг миний сурсан мэргэжлэр дандаа герман ер нь бол тэгэхээр тэгээ бас оюутан байхтаас яг тэр нөгөө хідэн гадаад утаа нийлээл хөвгтөдтэй бол нэг юм нийлж чадаагүй. Тийм найзтай болох тэр асуудал жоохон хэцүүсэн гэх юм уу? Юу нь хэцүүсэн бэ анх ирээд? Бол яг анх ирээд айгу гоё байсан юм бол байсан. Яг би амар ирэхийг хүсэж исэн. Ингээд ирэх чөлөө минь. Ингээд би ирэх чөлөөтэй боллоо. Эхний хэдэн сар нэг гоё юм шиг даа. Эхний 6 сар ч юм. Тэр жоохон гэрээ санаал. Тийм. Тэгээд надаа яг нөгөө нэг хэцүү байсан юм нь яг чиний хэлдгээр амар ганцаарцсан. Яг ингээд яг би бол нөгөө нэг яг ер нь бол энд ингээд хэлний бэлтгэлд 2 жил байнгут угаасаа л гадаадуудтайгаа ингээл найзлал явчихлаа юм л та. Гэтэ тийм амар сайн ингээд тотон найзалж чадахгүй штэ. Яг ингээл хэлний бэлтгэл дээрээ байхдаа өө гэж юм яриад завсарлагаанаараа юм яриад тэгэл яах вэ үнэхээр ингээд хэлний бэлтгэлийнхаа тараад ингээд музей зүзээ үздэг ч юм уу, кофе уухаар явдаг ч юм уу. Гэтэ нэг тийм амар тотносож бол байгаагүй. Гэтэ ингээ яг хуу хэлний бэлтгэл дээрээ дайжгүй найзууд. Тэгээ ингээ хувийн амьдралынхаа хувьд бол яг ингээд юм ганцаардчихсэн мэдрэмжээ одоо би амар санаад байдیں۔ Яг ингээл оюутны байранд ингээл ороод ингээл өдөр ингээл хичээлдээ яваал ажиллаа хийгээл амар хэцүү өдөр ингээл тэ байнгут өрөөндөө оронгууд ингээд хаалгаа нэнгүүд хав харанхуу өрөө юмнууд ингээл тэр чигээрээ. Тэгэл ингээд яг нэг юм амар юм хүүтэн хүндий нэг юм ингээл харанхуу өрөө тэрний жаг ингээл амар жижигхэн өрөө байгаа штэ ингээд нэг ширээ нэг шкаф тэгэл болоо. Тэгэл нэг юм амар хүүтэн хүндий айгу нэг тийм ганцаар амар надад хэцүү санагдчихсан. Ингээд бөөх ингээд Монголд бид нэр яг ингээд ганцаардаж үзэж байгаагүй юм билээ шүү дээ. Миний хувьд бол бүх үед гэр бүл хамт байдаг. Ер нь ганцаараа байх орон зай гэж яахгүй аав ээж байна. Надаа ямар нэгэн асуудал тохиоллоо гэхэд ингээд аав ээж үргэлж тэр нь тусалж идэг ч юм уу. Эсвэл найзуудтайгаа ойр ойрхон уулздаг. Одоо өдөр болгон л тайдтайгаа уулзаал тухайн үеийнхэн зовлон мовлонгоо яриад тэгэл гайг болчдаг. Энд дингүүд мэдээж Монголоос цагийн зөрүү ихтэй. Тэгэл манай найзууд чинь гэсэн ингээд тэнд бүгд мөгдтэй болоод өөрсдөө завгүй болол ингээд амар ингээд тэрстэй аим өгцөө санаад. Нэг юм вау хөөх ингээд ороод ирэхэд ингээд хүмүүс байхгүй ингээд нэг гой гэрэл хасаал ээж мэж чи ингээд хоол мол хийцэн бэж идэг ч юм уу ингээд гэр дүүрэн мэдрэмж идэв штэ Монгол ороод ирэнгүүт нэг юм божигддаг ч юм уу зургт мургт тэнд яваал нэг мэдээ зэдээ явж идэг. Нэг тийм нэг халуунд дулаан. Тэгэл энд амар нэг тийм хүүтэн үндий тэр нь надад амар ер нь хэцүү санагдчихсэн. Үнэхээр азтай уу юмаа гэж би өөрийгөө боддгоо. Азар үнэхээр сайхан хүмүүстэй учирч явсан. Тэгтээ ингээд найзуудтайгаа амар хэцүү өдөр хэцүү юм надад тохиоллоо гэж бодоход найзууд маань миний хажууд байсан ч гэсэн
орой ингээд тэднээс салаад явангууд дахиад гэртээ ганцаараа яг ингээд тэр бүх юм ингээд буцаал нөмрөөл ороод ирнэ. Тэгэл дахиад нэг тийм эвгүй юм ганцаарцсан мэдрэмж авж байгаа нь байсан. Тэгээд саяхнаас амар ер нь гайгүй болж гисэн тэрнтэйгээ жоохон ингээд яаж энэ мэдрэмжээ одоо ингээд гайгүйгээр авч гарах вэ гэдэг ч юм уу тий. Тэр надад амар хэцүү байсан. Яг чи яаж даван туусан гэж бодож байна өөрийгөө? Одоо тэр хэцүү ганцаарцсан үедээ. Яг уу даван ер нь тиймэрхүү зүйл гарч ирнэ. Тэнгүүд за энэ бол угаасаа ингээд амьдрал байдаг зүйл гэдгийг жоохон хүлээн зөвшөөрсөн гэх юм уу? Ганцаардал гэдэг зүйл зүгээр ингээд байдаг зүйлээ ингээд орой одоо ингээд чи гэртээ орж ирэхэд ганцаарч байгаа юм шиг мэдрэмж одоо ингээд төрж байгаа ч гэсэн маргааш чи буцаал одоо ингээд ажиллаа хийдэг ч юм уу сургууль дээр очдог ч юм уу энэ мэдрэмж яваад өгөн ч юм уу те яг ямар асуудал надад байна тэрийг амар бодоол энэ бол төр зүрийн проблем ч гэдэм үү те одоо яг ингээд хүлээн зөвшөөрч хэлсэн ганцаардлага. Тэгээд одоо болохоор би бас нөгөө нэг хүмүүстэй хамт амьдардаг вегенд. Тийм болохоор яг ингээд яаж ч гэртээ орж ирсэн бүгдээрээ ер нь ингээд амар юм актив ингээд гэрэл мэрэл хасаалттай хоол мол хийцэн байждаг болохоор ер нь айгу гоё байдаг. Тэгээд тийм болохоор тэр нас амар тусалдаг гэж бодож байна. Яг нэг юм гэр бүлийн уур амьсгал өгдөг. Харин яг нэг тийм найзуудтай болол тэгж бас давж гарах юм шүү тий. Гэтэ яг тэгэл ашгүй нэг гэртээ ирлээ. Оёо би тэр амар ялгаатайгаад байхгүй. Манай найз болохоор айгүй юм ер нь интроверт. Гэхдээ би хавд яг дунд нь хэм үү? Бас дандаа гэртээ байхгүй л дээ. Гэтэ яг нөгөө ганцаараа байхдаа бол нэг тийм амар хэцүү биш надад бол. Enjoy хийж чаддаг. Юу нь enjoy чадна ганцаараа ах үе. Гэтэ бас хитрхи баян гэртээ байж чадахгүй бас хаяа гармаар санагдчих штэ. Тэгээл найзууд мэдтэй уулзмаа санагдана. Тэгэхээр яг introvert extrovert-ийн дунд юм. Би болохоор бүр 100% ер нь л амар юм байгаа байхгүй. Олон хүнтэйгээ байх сонирхолтой. Олуулаа бужигнаж байх. Хүн бас өөрөө ямар юугаас шалтгаална л та. Гэтэ миний бодлоо бүр амар introvert хүн байсан ч гэсэн бас ганцаард баха баян ганцаараа гэртээ одолдохгүй. Миний бол ямар ч хүнд найз хэрэгтэй хаа тий. Одоо юм ярих хүн хэрэгтэй ах гэж би бодож байна. Тэгэл тэр үед яг тэгэл хаяа ганцаард нь л да бас тийм амар тэр үедс нэг хэсэг бас яалаа. Нэг тийм хүмүүстэй уулзахгүйсэн юм аа нэг хэсэг. Найзуудтайгаа нэг уулзах болцсон. Манай найзууд чинь бас явцсан байхгүй Германаас. Тэгэл ерөн тэгэл ирээл яваал гэдэг хүмүүс. Тэнгүү тэгээ нэг хэсэг бас нэг найзгүй байсан. Тэр үедээ бас ганцаараа тэгээ гэртээ ирээс. Тэг яг гоё идэг. Гэртээ яг ганцаараа гоё ч гэсэн нөө хаяа ганцаартаа ингээд хүмүүнтэй уулзмаа санагдангуутыг уулзах юм байхгүй. Нэг юм болохоор нөө би тэг ганцаараа юу яах нэг дуртай биш. Одоо хүмүүс чинь ганцаараа нөө зугаалал кино мөн үзээч ч юм уу аялж маялдээ штэ тий. Би яа тэгж болж чадахгүй заавал нүгтэй л. Юм ганцаараа кино үзэж олж чадахгүй. Ганцаараа ресторан хоол идэж чадахгүй. Өө тийм үү? Чадахгүй ш. Йоо, би бол шууд нэрээ тэрийг сурсан юм байна. Миний сурсан юм. Тэг ганцаараа яг кино үзэж үзээгүй. Гэтэ бол өстой хоол идчихдэг байсан. Хамаагүй юу? Тий, яад үл өдрөө. Тийм гоё ресторан ороод тэгэл яг би номын санд суудаг байсан ахгүй юу? Ер нь одоо яг суудаг л та. Ер нь өдрөө болох номын санд суун. Тэнгүүд заримдаа ингээд тэмдэглэл өдрүүд болно штэ Монголын. Одоо жишээлбэл битүүн. Тэнгүүд битүүнд чинь би ингээд яалтч хичээлээ хийх амар хэрэгтэй одоо шалгалт өгсөн ч гэдэг юм уу те. Тэнгүүд яг номын санд сууж таарж ангууд газ завсарлагаанаараа гоё ресторан ороод цадтлаа идсэн үеуд зөндөө байсан. Яг цагаан сарын үеүүдээр. Тийм үү? Тий. Тэгээ ер нь тэгэл ганцаараа идчихэл тэр нэг юм амар асуудалгүй. Тэг ер нь би бас нэг цагийн ажил зөөгч хийдэг байсан. Тэг тэр үед бас ер нь ганцаараа хоол идэх нь амар нормал юм байна гэдгийг ер нь харсан болохоор хүмүүс ер нь амар орж ирж ганцаараа хоол иддэг. Тийм үү? Тийм. Тэгэл окей нормал юм байна гээл тэр бол ганцаараа хоол идэх бол асуудалгүй. Яг оюутны одоо их сургууль тэр идчихэн л дээ тэр. Гэтэ арайч ресторан. Яа арай тийм цораагүй байна. Ганцаараа зүр гэртээ байд сурсан. Тийм байна. Good. Бас тийм үе бас их чухал юм шиг байна хүний амьдрал. Жохон ингээ ганцаараа байж одоо тэр нь өөрийнхөө талаар илүү
мэддэг болдог гэх юм уу. Ахаа. Өөрийгөө ямар хүн бэ гэдгийг ухаарах нэг тийм цаг яг гарч ирж байгаа хгүй тэр яг ганцаараа байх үед тэгээд тэр бас хувь хүний одоо хөгжилд бас тий бас нөлөөлт юм болов уу гэж би бас бодож байна. Би бас яг тийж үзэн амар ингээд хүн өөрлөгөө харж эхэлдэм билээ. Ингээд анх удаа ч ингээд би юу мэдрээд байна гэд амар бодож эхэлдэм бил шин. Энэ яг миний дотор юу болоод байна? Яагаад би ингээд амар гунигтай байгаа юм бол гэл ингээд ганцаараа хата бодож эхлэв. Энэ гуниг хаанаас гарч ирээд байгаа юм бол гэж бодоол яг тийж эргцүүлж боддсон билээ. Харин Тий. Тэгээ ингээ эргцүүлж бодоол энэ хүн надад ингээд хэлсэн болохоор миний өдрийг айгу муухай болгоцсон юм байна. Ингэсэн болохоор ингээд байгаа юм байна. Би ийм дуртай юм байна. Би ийм юм дургуун байна. Хүн надтай ингэж харьцуул би ингээд гунигэлт юм байна. Дургуун үрд юм байна гэл мэдчихэлт юм билээ. Тий асуудал шинэ газар ирсэн болохоор ингээл за ийм надад таалагдсан юм байна гэл те ийм би илүү дуртай байна, ийм дургуун байна гэл. Харин ер нь яг өөрийгөө нээхэд бас хэрэгтэй цаг үе байсан гэж бодож байна. За тэгээ дараа нь яалаа. Одоо болохоор ер нь бол одоо манай найзын хувьд бол ер нь аль жоохон сургуулаа төгсөөд байр сууриа олоод ер нь бол Герман буюу Европ Германы одоо соёл иргэншилтэд ер нь бол хөл нийлүүлсэн байгаа гэж би одоо хараад байгаа найзгаа. Тэгэнгүүт одооны өндөрлгөөс харахад ер нь өөрийнхөө Монголд байсан үеийг харьцуулбал ер нь юу гэж бодож байна? Одоо яг бодох юм бол эхлээд бол одоо яг Монголд байсан үетэйгээ харьцуулбал мэдээж амар mature болсон гэж бодож байна. Тэгээд ер нь бол их сургууль байсан үетэйгээ харьцуулсан ч гэсэн амар өөрчлөгдсөн юм шиг санагддаг шүү дээ. Хувийн талаас одоо хувь нь ялтчгүй юм ярьж байна дээ. Чи нэг хэлдэ. Би одоо болохоор яг ингээд одоо мэдээж ингээд масны хувьд ч одоо 19 настайдаа явсан одоо ингээд бараг 29 настай болчихж байгаа байхгүй юу? 10 жил болсон байна. Тэнгүүд яг ингээд гадааддаа ч вэ, ер нь насандаа ч вэ, ер нь бол ингээд айгүй юм нөгөө нэг өөрийгөө би одоо харахтаа хүнийг амар ойлгож сурсан юм байна гэж бодоод байгаа. Одоо ингээд нэг юм ер нь бол миний сурсан юм энэ хүн ч гэсэн одоо ингээд бас тий амархан энэ зүйлийг ингээд аваагүй ингээд ер нь аюу хүн хөдөлмөрлөжээж хичээжээж аюу ажилсаг байжээж ер нь юмд хүрдэм байна. Тэгээ ингээд одоо чи түрүү хэлсэн шүү дээ ингээд хичээлээ хийхдээ ингээд Монголд ингээд нэг тийм сэтгэл мэтгэлээсээ хийдгүү байсан гэж. Тэгмүүд энд бол тэгж хичээлийг сэтгэлээсээ хийхгүй байх юм бол тэгээ шалгалтандаа уннаа гэсэн үг тий. Таартай. Тэгэл ер нь тийм хичээлээс гадна одоо ингээд ажил хичээл ер нь бүгдийг сэтгэлээсээ хийх ёстой мэн гэдгийг амар ойлгосон. Ингээд орон цэглэж болохгүй мэн. Орон цэглэх юм бол угаасаа л тэр нэг юм муу үр дүн авцраад ер нь яг хэрэг хичээснээ яг тэр нөгөө нэг хичээл зүтгэл нь яг тэр дүнмэн дээр бол гарч ирж байгаа тий. Яг ингээд амар за ингээд яг энд бол монголчиг ингээл ингээд ингээл амар ингээ easy ингээл байж байгаа л ингээл за ингээ тэнцчлээ ч юм уу эсвэл ингээл Монголд ч баг 80 авахаараа бид нар чинь гунигэлдэг байлаа шүү дээ. Тэнгүүд ч энд ирээл айгүй амар байсан. Одоо энэ Европын систем чи ингэж явдаг байхгүй юу? 5 бол хамгийн муудун, 4 бол одоо D, 3 бол C, 2 бол B, тэгээд 1 бол E гэж явдаг. Ер нь бол 1 гэдэг дүн бол хамгийн онц дүн. Тэгэл ер нь бол анх ирээл тэгэл шалгалт малгалсан амар унаал нөгөө там бав гэдэг дүнг ч одоо Монголд бас сайхан юм да 5 ч онц эзтэй тий. Монголоор онцсон таацаасаа. Тэгэл яг бүр ингээд бүр зарим шалгалтанд бүр ингээд хичээгээд тахад бас ундаг шалгалтууд байдаг. Байна. Зарим шалгалт ч цаастай амар лаг авсан гэж бодоод харангууд ёо. Амар авсан байна заяо. Зарим болохоор ёо энэ нэгээр амар эвгүй хөчлөө гэсэн чи гайгүй авсан. Ер нь тий бас амар сони хэлж мэдгүй юм шиг тий. Би өсөө хэлж мэддгүйс шүү дээ авснаа. Гэтэ танаа шалгалтууд чи яаж авдаг байсан? Одоо жишээлбэл энд заяо
Андгаахын оюутнуудын шалгалтууд нь multiple choice гэдэг байлээ. За. Тэнгүүд одоо манай шалгалтууд болохоор бүгд бичгээр байдаг байхгүй юу? Бүгдийг бичнэ. Тэнгүүд танаа одоо IT-ийн төрөл ямар эдний? Яаж шалгалтны ямар вэ? Би хэллүү IT сурсан гэж. Хэллэг одоо байгаа. хэлчихье. IT-гаар сурсан. Тэгээд манайх болохоор бичгээр. Бас бичгээр тийм. Тэг яг зарим асуулт нь multiple choice гэдэг тийм их multiple choice байхгүй. Тэгэл бүгдийг бичээл. Гэхдээ нэг сони юм нь шүү дээ. Миний нөгөө хэлвэл шалгалтын дээр нөгөө биднэрт юу яаж болдог гэсэн одоо юу түлхээ. Одоо нэг цаас орж орж болно. Тэн дээр одоо бүх юма биччих. Сурсан одоо тэр ч юу гэж хэлдэг лээ. Одоо тэмдэглэгээ авч орж болох юм уу? Болно. Гэхдээ тэр одоо А4-ийн цаасан дээр нэг А4-ийн цаас авч орж болно заяа. Тэн дээр ингээд бүх хичээлийнхаа янз бүрийн биччих болно. Сонирмоос тий. Одоо лекц дээр уншсан янз бүрийн формула юу ч хэдин те. Тий. Эсвэл шид юм ингээд бичээд авчиж болно. Тий наач Үгүй би ингээд хамгийн анх одоо тийж хэлж байгаа хгүй юу? Тэнгүүт нь хүүшээ эн чинь бүр яагаад ингэж бичиж авч орч ямар амархан ингэж бодлоо заяа. Би баг нэг авчичээ гэж. Тэгэл амар цаг бичэл 10 өргөө бичих байхгүй би. Юу хэцээгүй шиг миний найз бичсэн юм. Ямар ч зай байхгүй тэр цаасан дээр. Бүх орж магадгүй гэсэн болон бүгдийн бичэл орсон. Гэсэн чинь тэгээд амар яг тийш хийж харахтаа авт юм бэлээ бүр миний тэр битсэн 10 өргөө битсэн тэндээс нь хитгэл юм надаа хэрэг болж ивэл яг хуу тэр шалгасан дээр нэг тийм зүгээр ингээл хараад хулчих юм ерөөсөө биш ингээд амар нөгөө нэг юм жоохон бодох тэмнэрс нэг арай өөрөө яг заасан юмараа яг авдаг гэх юм уу яг заасан юм дээр ингээд нэмээд нэг жоохон ингээд тэгчдэг те заангуута одоо миний заасан юм ингээд жоохон арай өөрөөр бодоод энийг одоо бодч гэдэм юм уу тэр нь одоо амар хэцүү бас санагцсан. Тэгэхээр ер нь бол онцох амар хэцүү. Тийм. Харин тийм ээ. Угаасаа би бүр ингээд амар гайхсан шүү дээ. Яг нөө чиний хэл дээр хичээл дээр үдсэн юм одоо ингээд зөвхөн суурн л идэг заяа. Ингээл зүгээр за суурн ийм тэнгуү шалгалтан дээр ирж байгаа юм нь ер нь бол бүр ингээд тэрнээс илүү их юмнууд идэг. Одоо ингээд одоо энэ дээр суурэ тавьсан юм чинь цаашаага та нар өөрсдөө сэтгэж одоо ингээд энийг ингээд шийдээ энэ асуудлыг шийдээч гэдэг юм уу те. Тэнгүүд яг миний сургуулийн чиглэл би болохоор хуулиар сурдаг. Тэг яг миний чиглэл болохоор багш нар баг ингээд яг уусаа хуулийн оюутнууд бүгд л ер нь өөрөө сурна. Багш нар ингээд баг ингээд лекц мэгцэн дээрээ зарим хүмүүс нь явдггүй гэдтоо. Тэгээд манайх тэгэл лекцэн дээрээ явдггүй. Яг нэг заавалчгүй явах хэвээр лекцнүүд гэж яддаг тэрэндээ л явна. Тэгэл явах шаардлагагүй юу айгуул хүнд юу бүх эргчлөөг өгдөг. Тэг шалгалтаа авахаар чи хичээлээ хийж чадсан уу үгүй юу гэдгийг чинь хараад тэгээд 3 унаад тэгээд 4 дахь дээрээ хамгийн сүүлийн боломж нэг шалгалтыг 4 удаа л өгч болно. Тэгээд 4 удаа унах юм бол тэгээд ер нь тэр чиглэлээрээ сурч чадахгүй гэсэн үг. Танадаас тийм үү? Манад болохоор 3 удаа л өгч байна. 2 удаа өгөөд унах юм бол 3 дахь нь одоо аман шалгалт. Бүгдээрээ тэгээд ам байд юм уу? 3 дахь нь аман шалгалт. Тэгээ унчих юм бол тэгээд бас тэгээд сурч чадахгүй та гэж. Гэтэ тэр амар тий яг тэр нэг сүлийн боломж дээр бүр ингээд тэр амар. Тэрийг бол яг нэг удаа бас боссон бас аман шалгалтанд орсон. Нэг тэр бол яг нэг хэцүү юм тий одоо Европын Герман Австрийн сургуулийн одоо шалгалтандаа унчих юм бол тий сургуулиасаа гарчна. Гэтэ яг нэг сайн нь болохоор сая хийсэн шүү дээ нөгөө лекц мэгцэндээ суухгүй өөрөө шийддэг. Манайх болохоор баг юу байхгүй санагдаж байна. Одоо заавал суух хэвээр лекц гэж байхгүй. Өөрөө л ирнүү байна уу өөрөө л. Окей. Тэгэл яг тийм тэгээд ирээдээ гэтээ оюутнууд нь амар энд юу гэдэг ийм одоо амар ажилсаг байдаг. Одоо ингээ заавалчгүй суух ёсгүй ч гэсэн ер нь лекцийн тайм манайх байдаг. Эхний хідэн дөр. Тэгэл байхгүй. Яг тийм. Гэтэ бас миний бодлоор бас нөгөө нэг бас тэгж боддог байхаа их нь одоо суух шаардлагагүй гингүүт нь за суухгүй гэгээд явцдаг байх л та. Хичээл
тэг хийхгүй ч явж иж магадгүй. Тэнгүү тэгэл шалгалтандаа унаал тэгэл хэцүү болно л тоо. Тэгэл за суух ёстой юм болов уу гэж суудаг л та тий. Эсвэл суухгүйсэн ч гэсэн яг өөрөө ингээд бас гэртээ тэгээд банк хичээлээгээл одоо лекц мэцхийн амиг үзээл. Би болохоор лекц болохонд бол сууж чаддгүйсэн. Ажил хийдгүйсэн болохоор тэгэл заримд нь суухгүй, заримд нь яг суугаал. Гэтэ ер нь бол ихэнхдээ бол нэг сууж амждгүй л гэсэн л та. Гэтэ тэгээ дараа нь манайх нөгөөний дандаа нөгөө үтсэн юм ячдаг сахгүй одоо вебсайт нэр апплод хийгээд одоо лекцийнхаа бүх материалыг ингээд апплод хийчихдэг. Сууж чадаагүй оюутнуудад зориулаад. Тэнгүү тэрийг хараад зарим багш нар бүр ингээд нөө видео хийдэг. Лекцийнхаа. Тэнгүүтээ тэрийг үзээл заавал суух шаардлагагүй тэгвэл одоо тиймэрсэн дээ Берлиний IT-ийн сургуулиудаас бас видео хийхгүй бол одоо IT-ийн сургууль биш л үгүй тий. Манай сургууль болохоор амар юм хуучны юм хэв маяга авч үлдсэн би ер нь их сургуультаа нэг дуртай биш ер нь гэдэг яг тэр нөгөө системд нь одоо манай сургууль нэг 3 хэсэгтэй байдаг байхгүй. Тэгээд 3 хэсгээ төгсөнгүүтээ одоо магистр гэдэг дипломтой болж төгснө. Тэнгүүд ингээд ихний 3 хэсэгтээ 1-р хэсэг, 2-р хэсэг, 3-р хэсэг гингүүд 1-р хэсэг дээр нь одоо жишээлбэл Роми эрхцүү гэл юм үзнэ. Тэнгүүд тэрийг ингээд багш нар ямар ч тийм юм уу байхгүй. Тэгэхгүй мэн тийм юм харуулт одоо тэр чи юу гэдэг лээ? Слайд уу? Тий слайд байхгүй заяа. Слайд юу ч яахгүй. Тэгэл зөв өөрөө орж ирээл ингээд юм. Өөрсдөө ярьсан. Тэг дараа нь байх сууж чадаагүй л яхаа нэг байхгүй юм уу? Тий байхгүй. Материал байхгүй юм уу тий. Тэгээ жоо хэцүү. Тэнгүүд энтхийн оюутнууд нь заяа. Чи ингээд би хичээл дээр чадаагүй ингээд чи ингээд битсэн тэмдэглэлээ өгч болгонгод өгдөг. Би бинтайгаа амар өрсөлддөг хуулийн оюутнууд хөөе. Амар сонь за би бүр ингээд анх тэрийг ингээд амар надад сонь санагдчихсэн тэр ингээд миний амар ойлгомжгүй битцсэн гэд ер нь жоохон ингээд ер нь амар дургу. Чи чамаас асуул чи юу хөө? Би тэгэл угаасаа битсэн бол өгнө. Гэтэ миний тэгэл битсэн юм нэх олигтой байхгүй л та гэж бодвол. Гэтэ би өөрөө өгдөг байсан гайгүй битсэн байвал аав. Гэтэ надаас ирж асууж байгаа нь надтай адилхан гадаадууд л ирж асуун заяа. Хизээч Австри хөлт надаас ирээд чи битсэн юм өгөөч гэж асуухгүй ингээд надтай адилхан одоо ингээд гадаадуудтайгаа нийлдэг их сургууль дээрээ. Тэгээ тэр найзууд маань ирээл асуул аамаа гэл тэмүүл түрхгүйд амар сайхан сэтгэлтэй байдаг. Тий, манай сургууль дээр ер нь туркууд байдаг. Тэгээ туркууд яг юм Монгол сургууль сэтгэлгээтэй байдаг. Амар юм биендээ тусалдаг. Янз бүрийн юм мэдчих юм бол хүү юм уу гэж амар хийлж өгдөг. Тэр найр хөөрхөн байдаг. Тэгэл ер нь энтхийн яг тэр хуулийн оюутнууд нь бүгдээрээ ер нь амар биентэйгээ өрсөлддөг. Танайхаа ер нь гадаадууд их байдгүй танай хуулийн сургууль. Нэг их биш байхгүй. Тийм. Яг нөгөө нэг энд төрсөн гадаад хүүхдүүд гэж байна штэ. Тийм хүүхдүүд бол байдаг. Гэтэ яг ингээд гадаадаас ирээд яг ингээд хууль сурыг гэж байгаа хүүхдүүд бол ер нь яг ховор байдаг. Хүмүүс бүр ингээд гайхдаг. Хөөх чи Монголоос ирсэн юм уу? Тэгээд ингээд хуулиар сурж байгаа юм уу гэж ер нь амар гайхаад идэг. Чи тэгвэл ягаад хуулиар сурах гэж утсан бэ? Яг хөө энийг болохоор би ер нь дараа нь яг тустай нэг өөр сэдв болгож ярих гэж бодож байгаа. Энэ бол айгу том хүүхдэд сэдв. Тийм энийг бүр тустай ахаад нэг өөр подкаст дээр ярих гэж бодож байгаа. Тэгээ бид бас дараагийнхаа подкастн дээр 2 дахь подкастн дээр яаж гадаадад ирсэн тухай ер нь илүү их сургуулийнхаа талаар ярих гэж бодож байгаа тий. Яаж сургуульд орсон тухай. Яаж тэн дээр яаж мэрэгчлээ олсон тухайгаа ярих юмас? Тийм ер нь яаж ирсэн тухай тэг ямар материал бүрдүүлсэн гэдэг ер нь жоохон дэлгэрэнгүй юм уу тий. Тийм жоохон дэлгэрэнгүй яриад тим яаж ирсэн маажсан гэл тийм тэгж ярих гэж бодож байгаа. Тэгээд тийм ер нь бол яг гадаадад ирээл яг тиймэрхүү сонь болтгоо. Тэгээд сайн хүмүүстэй танилцсан, онцгүй хүмүүстэй ч бас танилцсан тий. Тэгэл тэднээс тэгээс бас хүн тань сурт юм шүү тий. Yes. Чи н одоо хүн амар сайн таньдаг босон гэж бодож байна өөрийгөө. Тий ер нь тэгэж боддог. Одоо ингээд өмнө нь бас би ингээд амар ингээд
одоо ингээд яг хамгийн хэцүү зүйл гадаадад ирээд найзтай болох хэцүү байдаг. Аха. Монголч вэ, гадаадч вэ. Яг ингээд Монголоос хүнтэй нийлийгээ тийнгүүд ингээд гоё байж ангууд бас болохгүй явдлууд зөндөө байдаг. Тэгээ найзтай яг чин сэтгэлийн гоё найзтай байна гэдэг үл айгүй надад хэцүү санагдсан. Тэгээ ингээд багын найзууд маань л ер нь ингээд амар үлддэм санагдсан шин. Тийм. Тэгээ Монголд байсан найз нар. Тэгэл Монголд очингууд манай найзууд ч ингээл амар гоё хайраар дүүрэн ухтаж аавна. Бүр ингээл хайрын думбаж байгаа л явдаг те хоёлаа. Аха. Тийм тэгэл манай найз бас над дээр ирэнгүү тэгэл би айл болох ингээл хайраар бөмбөрлүүлж байгаа л явуулахыг хичээдэг. Монгол хоол хийж өгөөл. Ааха. Тийм тэгэл найзтай болох ер нь аюу хэцүү байдаг. Тэгэл ер нь хүн таньд сурсан. Хүн таних гэхээсээ илүү өөрийнхөө нөгөө нэг юуг тавьж сурсан. Хим хэмжээг тавьж сурсан. Баундрыгаа тавьж сурсан. Тийм. Одоо Тэр ингээд бас амар сурах хэрэгтэй зүйл юм шиг байна тий. Миний бас анзаарсан юм дээр штэ. Ер нь манай одоо нөө generation чи millennials штэ тий. Millennial жоох hybrid штэ найзаа. Бид нар хоёулаа hybrid чи бити тэгэж хэлээдээ. Би бараг л Gen Z. Йоо. Тэгээ сүүлд ярьж байгаа hybrid болохоо үстэй. Хоёулаа hybrid заяа. Залуу millennial гэрчээ тэгэл. Окей чил millennial би. Йоо. Hybrid. Йоо. Йоо. Тэгвэл миний анзаарсан юм болохоор юу анзаарсан гэхээр нөгөө жоохон millennial одоо Gen Z хоёр hybrid гэсэн штэ. Гэтэ Gen Z-нүүд болохоор амар юу юм бэлээ. Нөгөө бодсон санснаа амар хурдан шулуухан хэлцдэг. Millennial-ууд болохоор жоохон тийч чаддгүй ингээд жоохон people pleaser байх гэдэг. Тэгээ миний болохоор би бас жоохон people pleaser заяа. Шууд мод хэлж чадахгүй. Уг яхаа people pleaser гэх юм илүү нэг бодож байгаа юм шууд хэлж чадахгүй ч юм. Дургах юм шууд дургуй гэж хэлж чадахгүй ингээл тойруулт морилаа л те. Нэг жоохон тийж мэддэг байхгүй. Тэгээд тэр чинь бас нөгөө бандарига бас сайн тавьж чадахгүй юм л гэсэн үг л те. Миний бодлоор дургуй бол шууд дургуй хэлээл үгүй бол үгүй гэж хэл. Би одоо жишээ нь үгүй гэж хэлж чадахгүй тэгэл за бодож үт юм уу яг л тэгдэг юм. Тэрийг бас тэгээд сурсан гэх юм уу? Энд ирээд чи сая хэлсэн шүү дээ баундери тавьж сурсан гэд. Тэрийг химит. Тий. Тэг нэг надаас яг нэг юу айдсан юм болохоор одоо ингээд нэг хүн одоо ингээд надад таалагдахгүй нэг юм үс гаргаж штэ. Тэнгүүд би өмнө нь болохоор за яах вэ гэл өөрөө амар ингээд гомдоол ингээд гомцсон ч гэсэн за гэл тэрийг амар игнордоол тэгэл болохоор ингээд тэр хүн надад ямар нэг юм онцгүй мэдрэмжтэй vibe нь айгу онцгүй ингээд айгу эвгүй ингээд таарахгүй хаан бол шууд би ингээд хат хийждэг болсон ингээд нэг тийм окей битээр ингээд vibe нийлэхгүй хүмүүс байна гэж шууд кат хийж чаддаг басна амар анзаарсан. Тэгэл өмнө нь болохоор амар тийж чадахгүй тэгэл ингээл амар ингээд токсиктол яваад идэг байсан. Эмэгтэй хүн дээр ч вэ, эрэгтэй хүн дээр ч вэ ер нь аль алин дээр нь. Тэгэл одоо олонгууд амар юм би ийм юм дуртай надад ийм зан таалагддаг тэгэл одоо өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэр хүнийг юм эсрэг юм гаргаж ах юм бол мэдээж шууд эхлээд хэлнэ. Чадахгүй байна гэд тэгэд нэг хэсэг хугацаанд харан тэр хүн өөрчлөгдөхгүй байх юм бол окей гэж шууд кат хийж чаддаг болсон. Тэгээд би кат хийж сур гэж надад чи тийж хэлдэг байсан санаж байна уу? Аха. Яагаад ингэ яваад байгаа кат хий гэж надад амар хэлдэгс. Тэр үед яг уу миний би болохоор тэр үед чинь тэгээ надад болохоор миний үед болохоор би амар зүгээр ингэ болоод яваад байгаа байхгүй юу? Миний бол чи болохоор хэлсэн шүү дээ чи нэг амар нийгэмд байх дуртай гэд. Тийм аа. Тий. Тэнгүүд одоо ингэ бодонгууд одоо бол шууд кат хийдэг болсон билээ. Таалагдахгүй байх юм бол би энэ хүнтэй ингэ цагаа үрээд яах вэ? Би өөрийнхөө үн цэнтэй хүн гэдгээ мэдчихэж байгаа. Би өөрийнхөө л үн цэнтэй. Энэ хүн миний үн цэнийг мэдрэхгүй бол яагаад би энд байх ёстой юм бэ? Харин тэгэл явдаг болсон. Харин токсик хүмүүстэй байхаа оронд ганцаараа л байсан дээр л тээ. Yes тий. Тэгэл ер нь амар яг хим химжээгээ тавьж сурснаа амар анзаарсан. Тэр бол бас амар том зүйл гэж би бодож байна. Чи ихтэй яаж сурсан гэж бодож байна? Мэдээж тэр чинь туршлагаар шүү дээ.
Яг тийм токсик хүмүүстэй нийлээл амар тэрэн дээр чинь зууралдаж явна шүү дээ тэр хүмүүстэй чинь. Тэгэл яг залхдаг бах тий. Тэгэл яг залхаал за би өстө одоо чадахгүй нэ болио гэл яг тэрийг өөрийнхөө биен дээрээ ингэж туулж ижил яг болио гэж хийдсэн. Гэтэ зарим хүмүүс тэгээд болж чадахгүй хэцүү юм шүү. Тэг яваал. Тэгэхээр бас чи бас амар яасан мэн тий. Нэг тийм point хийсэн бах тий. Тий. Гэтэ яг би ингэж боддог заяа. Яг тэр ингээд тухайн үед ингээд нийлжсэн хүмүүс маань ингээд яг миний хувьд токсик байсан байж олон. Тэр хүмүүсийн хувьд бол нормал байсан гэж болно шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд бол амар нормал характер нь тийм. Тэдний хүмүүст бол энэ бол токсик биш. Гэтэ миний хувьд токсик байсан юм чинь тэгээд яг би ингээд тэр тухайн үед найзалж исэн найзуудаа боддог. Яа бүгдээрээ тийм байгаагүй. Гэтэ зарим нэг нь ингээд бодонгууд окей тухайн үед бид нэр ингээд гой найзууд байсны хувьд бол байсан. Тэнгүүдээ тэр цагтаа бол би амар талархдаг гэдэг. Окей, тэрэндээ би бол талархаж байна. Яг хөө мэдээж токсик байсан ч гэсэн тухайн цаг үед хөвгчлөлтэй байсан. Тэндээ болохоор амар талархаад окей гэдэг амар талархууштай ханддаг. Гэтэ талархсныхаа хажуугаар кат хийсэн. Тийм үү? За, миний болохоор яг тийм амар токсик найзууд бол байгаагүй. Гэтэ яг катлсан найзууд байна. Тэг яа катлсан гэхээр яг ингэж санагдсан одоо нөгөө нэг сурсан зөвлөмөл гэсэн ярьсан шүү дээ. Тэр үед би бас одоо герман охтуудтай нэг хэсэг нийлсэн байхгүй юу? Нэг хэдэн жил найзууд байсан. Тэгсэн чи тэр үед болохоор яг нөгөө нэг одоо нэг 20 мэдтэй байсан. Тэр үед болохоор ингээл одоо шоудаал те ингээл зугаацаал ууч могооч ч юм уу. Тийч ярьж болох юм бол ууч мод шүү дээ. Яа яриач та. Ярина шүү дээ. За чугаал тэгэж одоо ингээл уулзаал тэгж хөгжилддөг байсан гэх юм уу? Би нэдэ уулзаа тэгэл парти дал те. Тэгж явдаг байсан найзууд ахгүй юу? Тэгсэн чинь би тэгэл одоо нөгөө нэг ажил мэ одоо суул муурлаа төгсөж ажил мэжилтээ ороод тэнгүүт тийм парти мартины сонирхол ингээ буурчаа. Чи манай найзууд болохоор одоо тэр миний нийлжсэн германхт бас адилхан ажилтдаг заяа. Хүртлөө тэр лайфстайл нь юус солигдохгүй. Адилхан л партидаа л яваад байна заяа. Ойлгож байна уу? Би болохоор ингээд одоо надад юусоо тийм шоуд мод нэг тийм амар хүсэл мүсэл байхгүй болцсон заяа. Одоо насных чинь. Уусаа тэр үе ингээд дуусч тийм шээ. Хүмүүсийн дуустгүй юм шиг байгаа. Дуустгүй. Тэгсэн чинь манай найзууд юу дуусахгүй 7 хоног болон гарах гал надад ингээд бас бичээд байна заяа. За одоо тэр өдрөө тавтах авъя гээл. Тэнгүүт би ингээд миний тэр одоо тэр үн дуусч байгаа болохоор би ингээ үгүй гээл хэлээд тэг баян үгүй гэдэг хэцүү. Тэнгүүт ингээ хаа ингээ гарах хэрэгтэй болчих байхгүй. Тэнгүүт ихгүй байгаа шүү дээ. Надад би хэсээрээ яалтажгүй тэгээд үгүй гэж хэсээрээгаад ингээ тийг найзлахаа болчихж байгаа байхгүй. Юу их гэдэг нь хэр бас ингээд өөрөөр ингээд девелоп хийгээд ингээ явцдаг бас одоо хүмүүс найзууд ч гэсэн стайл нь өөрчлөгдчих юм бол ингээ яалтажгүй найзлахаа болчих. Тийм. Тэнгүүдээ эсвэл тэр яг тэр чиглэлээрээ найзалдаг ч юм уу тий. Шоудтайгаа найзлаад. Тийм ер нь бол таан байна. Миний бол хосууд ч гэсэн тийг санагдахгүй нь. Хосууд заяа. Бас шоудаг хосууд бол ингээд авиргаа шоуд явчихаа. Хэр нэг нь ингээд амар шоуд төрсөн өөдгөн дургуул тэгэл бас нэлийн ядаг баха. Тэр чинь бас нийцгүй лайфстайлын өөрчлөлт одоо өөр байна гэд бас салах юм шиг. Тийм үнэн лайфстайлыг байх өстой хэрэгтэй. Гэтэ яг би боддtiin заяа. Хүнд ер нь олон төрлийн найзууд байх хэрэгтэй гэж боддог. Нэг шоуд мар санагдвал нэг шоуддаг найзтай заяа. Тэнгүүд яг ингээд нэг юм хичээл номоо хийдэг байхад нэг хамт хичээл номоо хийдэг найзтай. Тэнгүүд хоолнд ордог нэг найзтай ч юм уу те. Тэнгүүд нэг юм зарим найзуудтайгаа бол яг ингээд дип юм ярьж чаддаггүй шүү дээ. Тийм ээ. Тийм яриа хичээгээд үүсдэг. Тэнгүүд зүгээр л тэд нартай ингээд гадуур яваал гоё хоол идээл мача уугаа явдаг ч юм уу те. Арай нөө тэгж мэгээд явхад тиймэрхүү найзууд зүгээр байдаг. Тэнгүүд яг ингээд юм хумаа яри ингээд яг гоё найзлэгсэн найзуудаас надад тустай байд юм санагдсан. Тэр яг тэд нартаас хослуулж олно. Гэтэл тэр одоо надад тийм найзууд идэг заяа. Бүр яг чамтай адилхан шоуны амьдралаасаа буугаад өгцөн. Тэгээ би тэрийн ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Тэгэл за угаасаа шоудах дургу юм чинь тэгээ би асуудаг ч хөө заяа.
Гэтэ нөгөө нэг өөр уулзаж өдөр уулзаж кофе уудаг ч юм уу эсвэл манад ирж би тэдний очиж хоол хийж иддэг ч юм уу яг тийм тэгж байдаг. Тэгээ ийм шоуны найзууд бол яг тустай байдгаа байдаг. Тэгээ тимэти ер нь тустай байвал зүгээр л те. Гэтэ манай тэр шоуны найзууд болохоор бас нөгөө нэг юу яах гэж захгүй. Зөвхөн одоо шоудахгүй бас ингээ зүгээр уулзал одоо баян хангаут хийх гэдэг үсэхгүй юу. Одгүйсэн ч гэсэн одоо кафе мафи орон заяа. Би ингээд өмнө ингээд амар нөө партид жахт ингээд амар фан байдаг сахгүй тэр найзтайгаа. Тэгсэн чи ингээд зүгээр ингээд кофе шоп мап ордог ч юм уу. Зүгээр ингээд юм ярьж тэр юусаа вайблахгүй сахгүй. Тэгээд за зүгээр л вайблахгүй юм чинь зүгээр л одоо шоуны найзууд гэд үлдээ чи хэрвгүй бас ингээд зүгээр өөр үедээ уулзъя гэдэг юм хийдэг. Тэг ялцчихгүй кат хийсэн байт юм аа. Найзууд бас байна. Нөгөө нэг зүгээр одоо кофе шоп ма одоо бранч манж иддэг найзууд ч юм уу те. Тэгээ бас юм уу ярьдаг найзууд тустай байна. Тэгэл ярьж марайл. Тэг ер нь бол гэтээ найзууд яг чин сэтгэлийн найзтай болно гэдэг гадаадад амар хэцүү байдаг шүү хүмүүсээ. Монголд байгаа хүмүүс үнэхээр азтай. Монголд бол хүмүүс үнэхээр гоё найзалж чаддаг тий. Эсвэл гадаад ирэх юм бол Монголд байгаа найзуудаа бити мартаарай. Контакта тий баян ингээд бас байж ах одоо хэрэгтэй тий найзуудаа мартахгүй. Тий. Тэгээ Монголд байгаа найзууд нь ч гэсэн хаяач тухай сайн байна уу вэ? Амьдрал чинь дайггүй юу гэж асууж байгаарэ. Баярлалаа шүү. Тий. Өөнийрээ миний нэг яриг гэж бодож исэн сэдв нөгөө ажлынхаа тухай ирээд даах ямар ажил хийж исэн бэ нэрээ. Тэрүү зөндөл ажил хийжсэн шүү дээ. Хамгийн анх ирээд сонин түгэгч. Тэр сонин түгээдэг болохоор 10 жил ханжсан хийдэг заяо. 14 хүрсэн бол хийдэг гэсэн баг. Тэгээ би чинь хэлний бэлтгэлд явж байхдаа сонин түгээдэг гэсэн заяо. Тэгчээ дараа нь коллежид орчоод би H&M-д ажилладаг байсан. Тэгээд би дараа нь бас өөр Zara Mara гэл янз бүрийн Uniqlo янз бүрийн одоо нөгөө нэг хувцсны дэлгүүрт ажиллаж байсан заяо. Тэгчээ дараа нь IKEA-гийн одоо нөгөө нэг юмнуудыг одоо хүмүүсийн нөгөө захиалга орж ирж шүү дээ онлайн. Тэгэхээр тэднийг ингээ багалдаг. Тийм ажил. Гэт надаа IKEA-д бол амар гоё хамгийн. Тийм. Үдээ сонин түгээх ажил чинь амар өглөө эрт босох уу? Тийм ер нь бол эрт босно. Гэтэ яг тэдний цагаас бос гэсэн юм байхгүй. Яг тэр өдрөө ер нь эрт босоод одоо үдээс өмнө би бол 8-аас эхэлдэг гэсэн баг. Тэгээл 8-аас эхлээл тараагаал тусахч. Тэгээд дайггүй ажилласан. Доохоног нэг л удаа. За. Чам тэгээ анх ингээ Монголоос ирээд ажил хөдөлмөр хийсэн чинь ямар мэдрэмж төрж исэн? Тэгээ Монголд болж аргаж л хийсэн байх гэж бодсон шүү дээ. Монголд ерөөсөө ажил хийж үзэж байгаа. Гэтэ миний бол үзсэн байвал бас дайггүй байх жоохон туршлагатай. Юу ч мэдэхгүй болохоор гэхдээ яг сонин тараах бол тэр чинь би ганцаараа л дугуугаа унаал тарааж байгаа шүү дээ. Тэр нэг тийм амар хүмүүстэй харьцсан байхгүй. Яг нөгөө H&M-д ороод хүмүүстэй яг ингээл юм хийгээл те. Ингээл хүмүүс одоо гэтээ миний бодлоор зөөгч бас арай амар хэцүү бах те. Зөөгчөөс бол арай гайгүй. Яагаад тэгвэл тэр чинь одоо хувцмуц ихвэл нэг тийгээж амар хүмүүстэй харьцахгүй штэ бас харьцахгүй. Ер нь гайгүй тэр нь. Гэтээ мэдээж амар хэцүүлтэй яагаад л өдөржингөө бас ингээл хөлн дээрээ 8 цаг тэр нь л амар хэцүүсэн. Гэтэ чиний ярьдаа зөөгч ах ямар байсан. Би анх ирчээд нөгөө нэг миний яг хамгийн анх хийсэн ажил нь одоо ингээл энд ирчээл ингээл монгол хүмүүстэй ингээл контактлал за би ингээ Монголоос ирсэн хүн байна ажил хайж байна гэж заяа би тэгсэн чинь энд нэг таньдаг хүн нь хятад рестораны ингээд нэм хятад ийм манад ийм нөгөө нэг ийм гудамж яадаг заяа. Тэнгүү тэр гудамж ингээ баахан хятад ресторантай тэнгүү хятад сонин ингээд байнга гард юм шиг байгаа. Би сайн мэдэхгүй байна заа. Тухайн үед юм хятад сонин байдаг гэсэн үг. Хятад сонин дээр ингээд зар тавьчихдаг байсан. Хятад ресторанууд хүн хайж энэ ресторан хятадаар. Бүр юм хятад сонинтай. Тэгээ тэндээс ингээд нэг монгол хүн нэг ресторанд ингээд зөөгч хайж байна гэд тэгсэн чинь би чадна би яг штэ яг л чадлаа юу заа. Бүр герман хэлж аач байхгүй заа юу. Тэгээ бүр юм Монголд ч бид нар чинь ийм
хоол моолонд них ордгүй байсан юм билээ. Одоо ингээл хятад хоолны газар ч юм уу. Ер нь ингээл төрсөн өдөр тэмдэглэлт өдрөөр л бид нэр амар гэр бүлэрээ хоолнд ордог байсан шүү дээ. За тэгэл хоолнд орохороо бүл мүл ороод тий. Яг юм нөгөө нэг тийм хоолны надад тийм амар рестораны соёл них байгаагүй заяа. Тэгээд ингээд эрсдэлсэн чинь тэр газар ингээ хүн хайж ин чи очиад уул затах гэсэн чинь тэр нэг юм жижигхэн газар байсан заяа. Ингээд нэг юм бараг 6-7хон ширээтэй тэнгүүтэй дарга нь хятад гэдэг тэр нь өөрөө хоол моолоо хийдэг. Тэгэл гэсэн чинь одоо ингээл мабо тофу мөфү гэдэг хоол моолыг чинь би амьдралдаа анх удаа сонссоо за хийхэд амар хэцүү заяа бүр ингээд ямар сонио хоол вэ ийм нэртэй хоол байдгаа гэж заяа. Тэгэл амар сонио нэртэй хоолнууд байгаал тэгэл хүмүүс ингээл юм хэлэнгүүт ингээ ойлгохгүй заяа. Тэнгүүд меню руугээ заагаал аливаа энэ мөн үү зүүн үү гингүүд тий энэ мөн гэл тэгэл би бүр тэр яаж ч тэнд зөөгч идэг байснаа би бүр хөөрхөн амтэн тэр дарга намайг яаж ч авсан би бүр гайхдаг заяа. Юу гэтээ яг амар туршлага болсон. Тэгж жаад би яг 3 сар ажиллаад болсон заяа. Яасан бэ гэсэн чинь цагийн 5 евро өгөөдсөн ахгүй надаа. Амар баг заяа. Тэнгүүд уг нь зөөгч идэг хүмүүс чинь гар тип гэж юу н авдаг. Тэг ямар ч тип байхгүй. Тэгээд тухайн үед хятад ресторанд ингээд хятад ресторанд ажиллахаар юу н тип өгдөггүйсэн. Типийг өөрсдөө авдаг дарга нар нь. Тэнгүүд зөөгч нар амар баг цалингаар ажиллаулдаг. Тэгээ би заа өстө боли гээд тэгээд буудалд ажилласан байгаа. Тэгээд буудалд би ингээд юу яадаг заяа. Өглөөний цайгийг бэлддэг. Тэнгүүдээ өглөөний цайгаа бэлдэж дуусан гутаа шууд үргэлжлүүлээд буудлын өрөөнүүд цэвэрлдэг. Тэгэл буудлын өрөөгөө цэвэрлэнгүүтээ оройн зөөгч идэг заяа. Буудалтай. Тэгэл гэтээ яг надад тэр үед амар гой санагдчихсэн юм. Ингээд цалингаа дараа нь аваад тэр нь айгу бас яг дайггүй 5 еврогоос дайггүй цалин байсан. Тэгээд ингээд амар гой мөнгө авангууд надад тэр үед амар урам зориг орж исэн. Ингээд те Монголд хэрвээ ийм ажил хийгээ явж исэн бол өстой нэрээ хамгийн муу цалин аваад юундаа ч хүрэхгүй амьдрах байсан да. Гэтэл би ингээ гадаадад ирээд буудлын өрөө цэвэрлээд өстой хангалттай цалин аваад айгүй гоё амьдарч болох юм байна штэ гэдэг амар юм. Тэр нь надад амар гоё исэн. Ингээд хар ажил хийж байгаагийн намайг ингээд амар ингээд хүмүүс ч болохоор хар ажил хийгээл амар хэцүү байна гэж боддоо штэ. Нөгөө надаа ингээд ийм ажил хийгээд айгүй гоё ингээд цалин авч байгаа надад амар гоё идвэсэн. Монголд тийм боломж байхгүй учраас тэгээд тэр яг зуны ажил хийсэн. Зуны 1-2 сар хийчээд тэгээд буцаж вин дээрээд зөөгчийн ажил хийсэн. Тэгээд яг тэр зөөгчийн ажил бол би бас амар азтай заяа. Тэр зөөгчийн ажил нь айгүй дайггүй ажилд орсон. Тэр нь бүр хамгийн ийм хүн их ордог газар заяа. Тэнгүүд тэнд ингээд тип амар сайтай. Тэгээ би чинь ийм ядуу оюутан амьдралтай байж үтсэнгүй. Ер нь бол. Тэгээд яг гадаад оюутнууд 20 цаг л ажиллах боломжтой. Танад ямар эдийн? Манайх бас 20 цаг. 20 цагаас илүү ажиллахгүй өстэй тий. Гэхдээ юугаараа 40 цаг ажиллаж бол амралтаараа. Танад тэгдэг үү? Манай тэгдэг. Бас тэгдэг. Тий. Тэгээд яг тэр газар ороод тэгээд ер нь амар хүнтэй. Гэхдээ амар ажил өгсөн. Би ингээд 20 цаг ажилладаг хичээлтэй үедээ. Тэнгүүд семестрийн амралт дуусангууд бүтэн цагаар ажиллацдаг. Тэгээд тэнгүүд ер нь зав чөлөөл гарах юм бол би ер нь ажиллацдаг байсан. Тэгээ ямар ч ер нь заагүй. Гэхдээ амар мөнгөтэй байдаг байсан. Ер нь бол тип сайн уу? Амар сайн авдаг байсан. Ер нь бол ядуу тийм оюутан байж үзээгүй ер нь. Айгүй мөнгөлөг оюутан байсан. Тий. Тэгээд айгүй мөнгөтэй баян оюутан байсан. Тэр зөөгчийн ажлынхаа буянгаар тэгээд зөөгчийн ажлаа би айгүй удаа хийсэн юм аа. Бараг 5 жил хийж аваад тэгээд за одоо ер нь мэрэгчлэрээ ажил хаах цаг болсон гэд тэгээд мэрэгчлэрээ ажил хаагаад тэгээд одоо ийм IT-ийн компанид ажилладаг. Тийм. Чиний хувьд болохоор одоо тэгээ бас мэрэгчлэрээ ажиллаж байгаа тий. Одоо бас мэрэгчлэрээ IT-ийн компанид ажиллаж байна. Герман IT-ийн компани. Тэгээ ямар ажил? Ажил уу? Би одоо төгсчөөд компанид ороод тэгээ 3 жил ажиллаад тэгээ сая ажлаа сольсон. Тэгээ арай том компани руу орсон. Тэгсэн чинь яг бас арай том компани гэсэн шиг хийх юм арай ихтэй. Аха. Гэтэ яг нэг
Яг IT-ийн нэг гоё юм нь болохоор гэрээсээ ажиллаж болдог. Аха. Өмнөх компанид болохоор би дандаа гэрээсээ ажилласан. Энэ компани болохоор яг уу бас гэрээсээ ажиллаж болно заяо. Гэхдээ ер нь жоох нэг офис дээр ер нь жоох эрхийг жоох expect хийгээд тах шиг байлээ. Тэгээ ер нь бол очсон заяо. 7 хоногт бол нэг юмэг одоо явж байгаа заяо. Гэтэ бас арай хэмхтэл юм байл л дээ. Гэтэ одоо яах дажгүй Тийм шүү дээ. Гэтэ илүү цалин авч байгаа юм чи тэгээ. илүү цалин ер нь цалингаас л цалсан л доо ажиллаа. Гэтэ яг юу л хэдэм бэ гэж би боцоод одоо цалин их байх тусам ер нь бол хийх юм чинь ихснээр л гэсэн үг. Тэгээ Одоо IT амар их цалин авдаг газрууд одоо байгаа штэ. Тэд нар бол тэгээл амар. Одоо н Америкийн тэд нар амар цалин намаас 100,000 евро өгөн заяа. Оо май юу энэ 100,000 евро сард юм уу? Тий одоо тийм программистууд байна. Senior Америкийн Microsoft, Amazon, Google байгаа заяа Берлинд одоо салбартай. Тэд нэр 100,000 цалин өгөн заяа. Гэхдээ хамгийн амар нь болохоор ингээд эхний одоо оронгууд ингээ эхний 6 сар чинь нөгөө нэг юу гэдэг вэ? Одоо туршилтын үе гэж байдаг 6 сар. Тэр 6 сардаа ингээд өөрийгөө баталж чадахгүй бол шууд хаална. Тэнгүүтээ бас ингээ амар хийв хийдэг гэсэн бас нөгөө одоо илүү цагмааг амар хийдэг. Би амар шахдаг, амар хэцүүдэг гэсэн. Тэгэл одоо цалингийнхаа югаар тэгэл яадаг юм байна гэж би одоо ойлгоод байгаа шүү дээ. Хийх стресс нь одоо цалин хэрэг цалин тэр хэмжээрээ стресс нь өндөр. Одоо би яс ингээ жоохон тийм бүр амар их одоо цалингийн ялгаанаас болж ороогүй ингээ жоохон ихсгэл орж байгаа шүү дээ. Тэгж яах чи ингээл жоохон ихсгэсний тэр ингээ гарч ирж байгаа хгүй. Хамаагүй их ажилтай, хамаагүй их тэгэл одоо митинг юу ч хийдин те. Тийм бас байна. Тэгэл өөрийнхөө л одоо юу яхаар сонгох хэрэгтэй юм шиг байна тий. Юуг одоо залиаслахаа өөрөө шийдэх хэрэгтэй юм шиг. Тэр баг цалинтай мөртлөө ингээд амар дайжгүй ингээд баланстай ажиллаж болно. Гэхдээ одоо цалин л бага байна л гэсэн үг л дээ. Тэгсэн мөртлөө илүү их одоо шүлээд цагтаа тэгээ илүү их одоо амьдралаа одоо юу тийм гинсэн Амьдралаа гоё сайхан таашаагаал. Хайфан болол enjoy хийгээд яг амьдралаа enjoy хийж явж болно заяа. Гэхэд цалин бага байна л гэсэн. Тэ ер нь одоо ингээд ажлын хүмүүс чинь ямар вэ? Уур амьсгал нь ер нь ямар вэ? Уур амьсгал нь уу? Тэгээд яг миний одоо хуучин компани ч бас герман компани германууд байсан нэг ганц хоёр гадаадууд заяа. Одоо энэ компани ч гэсэн яг адилхан германууд тэгэл ганц хоёр гадаадууд байгаа. Гэтэ уур амьсгалын хувьд болохоор яг нэг дайггүй юм одоо герман арай дайггүй юм уу? Тана Австрид бас адилхан байдаг уу мэдгүй ч гэсэн арай бас тийм юу биш одоо Азийн орнуудтай харьцуулбал одоо менежерийн жишээ нь манай менежер ингээл амар алтаа малтаа гарах ч юм ямар нэг бол тий. Чи нэг ингээсэн юу мэр чи нэг тий эсвэл амар компетитив байдаг ч юм би энэ тийм байхгүй. Амар хамтаа олно гэл би энэ амар тусалдаг. Одоо манай яг ажил дээр бас тэгэл мэдгүй юм аа шууд тийм тэгэл буруу мэдчүүлэн чи энийг ингэсэн байл шүү гэл зүгээр хэлчихнэ. Тэгэл тийм амар стресстэй бол биш. Чи юу гэж бодож байна? Танай ажил дээр ямар? Тийм манай ажил дээр бол ер нь их бас амар тийм үү би биэндээ амар тусалдаг ингээд ер нь бол ингээд компани зорилго нь ингээд оюутан байгаа үед нь аваад тэнгүүд ингээд баг цалин өгөөд тэнгүүд цалингийн ингээд баг багаар нэмээд ингээд өөртөө үлдээж авахыг аяа хүсдэм санагдсан манай компани хувьд байл. Тэнгүүд одоо жишээл алиужээ сургуулаа төгссөн ч юм уу амар тусалтай хүн орё их юм бол тэр банкнаас амар тэр компаниас амар их мөнгө хүсэн штэ. За би одоо team цалин авмаар ч гэдэм үү. Тэрний оронд илүү одоо ингээд хүн баг байхад нь сургаж оруулж авдаг ч юм уу те. Тэнгүүд тэр хүмүүсээ ажилуулаад цаашаа явъя гэж юу амар тий санагдсан. Тэгээ ер нь манай ажил дээр бол тийм менежер нь бас амар юм nice идэг. Ингээд юм зааж өгөөл мэдхгүй юм аа чи мэдгүй шүү асуугаарай ойлгоогүй бол хэлээрээ гэд амар тусалдаг. Тэгээд манай ажил дээр бас ментор байдаг. Манай ментор бас ингээд надаа ингээд жил болгон нэг юм ментортойгоо уулздаг. Хамтдаа хоолнд ордог. Тэгэл юм яриад амар юм нэг юм энгийн байдаг ингээл чиний амьдрал хэр байна?
ер нь яаж ийн ажил дээрээ ямар байна, ажлын хамт олон ямар байна гэл амар тэгж асуугаал амар ажил дээр нэг тийм яг яг нэг манай ажлын нэг яг манай дарга байдаг л та. Гэтэ дарга бол дарга штэ. Тэгэл уурлах үедээ уурлан тэгээ заримдаа би бас тэр даргаас яг манай дарга биш яг манай хилцэн тим лидер гэх юм уу? Аха. Тийм тэр ч одоо дарга Хилцээний дарга гэсэн үг. юм уу? Хилцээний дарга тийм. Манай хилцээний дарга. Тэнгүү тэгэл би тэр хилцээний даргатайгаа яж хаад ингээд айгүй угаасаа ингээд ийм шууд харьцах хэвээр ажил хийдэг. Тэгэл заримдаа бас ч ажил дээрээ уйлнаа. Тэгэл ингээл мэйлээ бичиж жагаад ингээл уйлал заяо. Тэгэл над руу мэйл зээлж штэ чат мадаар ингээд тийсэн байна ч юм уу эсвэл газ залгаал. Тэнгүүд ингээд бас нэг хит удаа уйлж исэн. Тэгээ манай тэр ажлын газрын манай даргын нэрийг манай найз нар бүгдээрээ мэддэг. Тийм бүр ярьсаар агаад нэрийг бүгдээрээ цээжсэн байт юм аа. Тэгээд хөөшөө тэр сайн уу гэл дээрээ манай даргаыг мэддэг. Тэгэл тийм гэтээ хөрхөн намайг би нөгөө нэг одоо түр ажилласаа чөлөө хацаа байхгүй юу? Хичээлээ хийнгээд энд тийм хөтөлбөр өгдөө. Тэгсэн чинь манай дарга надаа ингээд 50 евроны гүч чайн өгсөнгөө 50 евроны одоо ингээд бэлгийн карт өгсөн заяа. Манай сургуулийн номын сангийн номоо аваарай гэд. Надтай ингээд нэг амар nice биш амар муухай харьцдаггүй ирнэ. Тэгсэн чинь надаа ингээд тийм бэлэг өгсөн байсан. Надад бүр амар сонь санагдсан заа. Хүй ямар хөөрхий. Бас дэжгүй л байсан юм биш үү? Тэгэхээр тийм байгаа. Бүр ингээд тэгснээ ингээд бүр ингээд би ингээд хамт ингээд уг нь хоолнд орё гэж бодож исэн багаараа. Гэтэ би ингээд чадсангүй гэд өөрөө ирч чадахгүйгээ бусад хүмүүсийн хоолыг ингээд даагаад тэгээд бүр ингээд намайг явлаа гэсэн чинь хоол молонд орсон заяо. Тэг бэлэг мэлтэй. Тийм. Тэг бүр манай бүр ингээд том дарга бол бүр ингээд угаасаа тэр хүнийг би шинэ жилийн партийн дээр л хардаг. Ер нь бол айгу том компани. Тийм тэр яг өөрийнхөө хилцээний даргатайгаа л одоо яг тэгж харьцдаг. Тэгэл мэдгүй энд ингээд Монголд ингээд би хүмүүс ингээд инстаграмыг харахаар нэг гоё заяо. Ланч мааж гэж ажлынтайгаа хоолнд молонд ороод ингээд ийм амар коллектив сайтай заяо. Ингээд юу ингээд би мэдгүй заяо Монголд ажиллаж заяо. Ер нь ингээд харангуут тийм. Тэнгүүд энд яг хөө миний анзаарсан юм магадгүй IT-ийн компани болооч тэр юм уу хүмүүс ер нь ийм амар ийм коллектив ингээд бэдгүү. Тэр үнэ. Нэг байх хоолнд тий. Ингээд яг хамт ингээд хоолнд орж байгаа юм заа. Тэгээл ингээд ажиллаа л ярина. Тэг би ингээд гайхаад зүгээр ингээд ажиллаас ингээд завсарлахаараа зүгээр хитэлээ өөр юм ярьчих болтгүй мө гэж би боддог заяа. Тэгвэл тасралтгүй ажиллаа яриад би бүр ёо ингээд арай хийж завсарлагаандаа баярлаад ингээд байж ах чинь юугаа хийгээд энд ингээд ажиллаа яриад байгаа бэ гэж би бод. Тэгэл би ингээд сонсоол гэл ёо хурдан энэ завсарлагаанд дуусаасаа гэж за. Тэгэл заримдаа би ингээд хамт хоол идэхээр нь явдгүйгээ оддоо. Йоо. Надад хайр төвхтэй эдгээ. Тэрний орон зүгээр ганцаараа барыг хоолнд орсон надад гоё идэг. Завсарлагаанаараа. Үнэ. Би гэхдээ завсарлагаанаараа хоолнд орчиж үзэхгүй шүү дээ. Би ч гэрээсээ ажилт юм чи. Тийм тий. Би яг хаяа нэг офис руу явна тэгэхээр бас амар хүмүүс байхгүй манай офистэй бүгдээрээ гэрээсээ ажил. Тэгэл хоол моол ганцаар адж шүү дээ. Тэр намар. Би ингээд заримдаа бүр ажлынхнаасаа ууддаг ингээл заримдаа ингээд зүр ганцаараа амар санагддаг одоо. Хамт хоолнд орох би найзтайгаа хоолтой хийцэн гэж заяа. Яг ганцхан өөр газар л явж идсэн. Йоо. Ямар яг ажлынхантайгаа вайбер чаддгүй маа. Тэр үнэн баха. Ер нь ихэнх компаниуд тийм байд юм шүү. Гэтэ хүн болгоно өөр л байдаг л хал та. Гэтэ миний болохоор ингээ харахаар тэгээд ажлын хамтаагаа ингээл амар одоо ажлын бусууд руу уулцсан ч байхгүй сте. Ишээ тийшээ хамт юм гэж. Байхгүй. Харин тийм. Байхгүй гэж бодож байна. Монголд манай нэг найз бол тэгдгээд идэг ажлынхантайгаа бүр юм ажил дээрээ юутэй. Фракцтай. Практик тийм хүмүүсээс яг байгаа хаа. Яндан л гэхдээ ихэнх тохиолдолд коллектив жоохон муутай байдаг хаа тий. Хүмүүстэй л ажиллаа гээл тараал гэр. Гэхдээ бас
Янз Яг бүрийн тийм төрлийн хүмүүс байдаг. Гэтэ одоо жишээлбэл одоо ингээд гэр бүлийн бизнес хийдэг хүмүүс идэв штэ одоо ингээд жижигхэн компанитай. Манай нэг найз тийм өмнө нь гэр бүлийн тийм жижигхэн компанид ажилладаг байсан. Нэг нийлээл нэг 4-5 хүн ажилладаг хамтдаа. Тэнгүүд нэг хүний нөөц мөцөн. Тийм компаниуд ч амар нэгтэршилтэй тийм лээ. Тийм ах оо. Жижигхэн компани тусмаа яг уу. Том компани тусмаа тэгэл өөр идэх. Тэгээ би зүгээр Монголтой зүгээр харьцуулахаар монголчууд ч нэг арай хоорондоо нийлт юм биш л гэж бодохгүй юу. Энд болохоор яа тийм биш. Том тийм нөгөө Facebook дээр энэ ажлын хөгшин анаа айгу хэцүү маа хамт ууя гэд уухгүй болонгууд ажил дээр нүд үзүрлээ гэж нэг юм яваад байсан. Монголд амар тэгдэм шүглэж шинэ орж ирсэн хүмүүсээ хамт ууя караоке дэ марокко тэгээд амар шахаж бахаал. Тийм үү? Архуу гэд тийм тэнгүүд уухгүй муухгүй гингүүд амар ингээд бөөнөрөө ингээд жоохон нүд үзүрлдэг ч юм уу тий. Тэгдэг гэд тийрсэн. Тэр нөө солонгос Японч юм бас тэгдэг үстэй. Баян хамт ууж муугаал ажиллаханд. Уух хэвээр гэ. Тэр нь явахгүй ажиллахгүй. Тэр яг Ази орнууд жоохон тийм байж магадгүй тий. Энд ч юм тийм байхгүй шин. Яг цуглар одоо тим имээр хоол молонд орно. Гэтэ заавал явах шаардлагагүй тэгэл явмааргүй бол. Явахгүйсэн. Гэтэ тэгээд уудаггүй штэ энд чинь тий. Хоол уудаг. Үнгүй юм гэсэн шиг уудаг заа юу. Одоо ингээд тий ажлын цугларалт одоо ингээд бид нар одоо ингээд багаараа одоо ингээд тимээрээ ингээд ер нь жилд нэг 2-3 удаа нэг удаа хоолнд ороод workshop хийнгүүтээ араас нь хоолнд ороод тэнгүүтээ эсвэл бүр зөвхөн ингээд бүр хоног моногоор явдаг заа юу. За. Тий нэг харин тий тэнгүүд ингээд тэн дээр чинь бүх юм компанид ааж байгаа. Тэнгүүд чинь бүр ёо яаж хаад манай энтгийнхэн үнгүй юмд дуртайгч хэлэх үү. Ёо амар уушд бүр пи томиг гэл тэгэл ста нэрэ бисэг гаргуунд нь хайдаг хүмүүс байдаг. Гэтэ амар тийм монгол шиг муухай согтуурахгүй заяа. Гэтэ ер нь амар их уудаг. Тэгэл би. За тийм ч юм уу. Тэгээ мэдээж тэр нөгөө баяр маяраар уухалах та. Тэр нөгөө шинэ жилийн баяр маяр. Ёо би бүр шинэ жилийн баяр дээр газ хоол идчихэл тэгэл юм хальтуучаал тэгэл явдаг. Би өмнөх компанийнхаа эхний жилд явсан шүү дээ. Тий үү? Тий дараагийн хоёрт нь яг. Харин тийм би бүр ингээ явмааргүй санагцсан яг өмнөндөө. Тэгээ ингээ тэн дээр ингээ дахиад ажиллаа яриад исэн заа юу. Тэгэл би ч нөгөө ингээл хүмүүстэй танилцахаараа би тэр хэсгийн тэр байна ангууд чи тэр өмөрөөг байл тэнгүүд тэрийг одоо яаж хийх үү тэхүү мөхөл дахиад ажиллаа яриад. Шинжээхаа юун дээр үү? Тэгэл дараагийнхаа төслөө яаж хийхээ яриад заа юу. Тэгээ би бүр зүгээр явсан. Яг үүндээ надад ямар ч хүсэл байгаагүй тэгэл за баяртай. Би бас тэгэл байж байгаа л авсан шүү дээ. Гэтэ манайх арайч ажиллаа яриаггүй л дээ. Тэгтээ тэгэл бас нөгөө амар коллектив муутай юм чинь тэгээд бас нэг ярих юм болтохгүй. Тэгээд тийм ярих юм болтохгүй. Хоолоо идчихэл тэгэл явсан шүү дээ. Бүр яг үнэ. Бүр ярих юм болтохгүй. Тэгээ хөрхөнд нь тийм болохоор ажиллаа ярьд юм болов юу ярихаа мэдэхгүй болохоор. Тийм бах тий. Нэрэж тийм тий. Бодоцсон чи. Өөр одоо юу ч ярих вэ? Хэвээ юм асуу. Сайн танихгүй юм чи. Тий. Гэтэ яг зарим нь яг ярина хитрхи хувийн юм яриа л гэж за гэл. Зарим хүмүүс өө. За тэгэл ер нь янз л нөө. Ус нэг юм адилхан байна гэж яахгүй л тий. Компани болохоор тим юм яг гайгүй хүмүүс ажилладаг компанид ороод тааж магадгүй л. Зарим компаниуд бас тэгэл амар менежертэй бас байгаа л мэдгүй штэ. Харин тий. Тэр нэг байгууллагын миний бодлоор нөгөө компанид орохоос өмнө тэр юуг нь сануушах хэрэгтэй биш үү? Одоо би болохоор тэгдэг байхгүй. Көнөнө гэд мэдгүй. Тэр эсвэл Герман юм болов уу? Тийм сайт гэдэг байхгүй юу? Одоо нөгөө нэг компани нөгөө нэг ажиллаж байгаа болон ажиллаж байгаа гарсан одоо ажилчид нь рейтэлдэг байхгүй юу? Тэгээ тийм одоо тийм дундаа сайтууд байгаа заяа. Көнөнө, Glassdoor
Тэнгүүт тийшээгээ ороод тэгэл харцдаг. Тэнгүүт ингээл яг битсэн байдаг. Одоо тийм сайн талууд нь ийм муу талууд нь ийм гэл амар олон хүмүүс битсэн байдаг. Одоо тэр ажиллаж байсан. Йоо. За. Тэгээ би яг тэрийг харж агаад энэ шинэ компанид орох үгүй шийдсэн баг. Чи ер нь сайн тал нь давмаас байсан юм уу? Тийм. Гэхдээ яг уу бүр амар тийм 5 модтой биш л байсан л та. Гэхдээ яг уу тэгээ яг уншсан чинь сайн тал нь болохоор ингээд амар хамт олон сайтай яг уу ингээд тусалж маслахад амар бэлэн байдаг. Бас жоохон нөгөө ажлын жоохон ачаал яг уу ихтэйгээ битсэн л байсан л та. Жоохон нөгөө нэг овертайм маань бол хийж магадгүйгээд битсэн л байсан л та. Гэхдээ тэгэл яг л гэтээ бүр нэг тийм амар нүрээд флаг бол байхгүйсэн байхгүй. Тэгэл за. Тийм ч бас тийм сайн харж аваад орох хэрэгтэй байна. Тийм байна. Тэгтээ илүү цаг ажиллах юм бол илүү цагийн төлөх юм уу эсвэл нөгөө нэг илүү цаг компани төлдөг. Гэтээ нөгөө нэг юу идэг? Илүү цаг авах юм бол ингээд ажиллахгүй байдаг. Тэнцвүүлээд. Наа чи манай хуучин компани тийдвс. Манай энэ шинэ компани болохоор илүү цагийн төлөв. Бараг илүү цаг хийвгүүл хийх тусам одоо илүү их бонус авдаг гэх юм уу? Юу гоё. За илүү цаг хийгээд нэ. Юу гэж илүү цаг хийж ирээ илүү цаг хийж. Ер нь бол илүү цаг гэвэл баярлах хэлгүй менежерүүд. Сайн бай. Хийгээд ёо илүү цаг хийгээд. Юу гэж илүү цаг хийж байна илүү цаг хийж. Баячих гад энэ хүлээж. Yes. Тэгээ тэний нэрийг хараад. Окей. За. Тэгээ ер нь бол битэрийн амьдрал иймэрхүү байна. Тэгээд өнөөдөр яг анхны дугаараа бичиж байгаа болохоор ерөнхийдөө ингээд жоохон фристайл явж байна хүмүүсээ. Тэгээд дараагийнхаасаа ер нь бол дараагийн сэдвээ битээр хэрхэн яаж энд ирсэн бэ гэд илүү одоо наривчлаад ер нь энд ирсний дараа ямар их сургуульд орсон бэ? Тийм яг өөрсдийнхөө үдсэн харснаа хэлнэ. Яг бусад хүмүүс бол бас өөр чиглэл өөр ах гэдэг битээр өөрсдийнхөө л тухай ярина, өөрсдийнхөө л мэдэх хүрээнд ярина. Тийм учраас тийм нийгэм бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөр илүүдтэй битээрээс битийг хүлээгээд байгаарай. Амар цагтсан тий. Хүмүүний юу өөр л дөө? Одоо experience бусад хүмүүсээс өөр байна. Бит хоёрын болохоор яг өөрсдийнхөө л үзэж харсан. Бит хоёрын л хувьд ямар байсан л ярих юм шүү тий. Тийм болохоор та эдийг бас сонсоход гоё байсан гэж итгэж байна. Тэгээд дараа уулзлаа. Түр баяртай.